Дүн өвлийн цагаар сүмийн их багш шав нарынхаа хичээл сурлагыг шалгаж байтал нэгэн шав урд өмнө үдсэн зүйлээ ордоос мартсан байж гин. Багш нь түүнийг хичээнгүйлэн сурахыг сануулхад нөгөө банд өөдөөс нь би хичээлийн үед анхааралтай байж заасан бүгдийг ойлгодог л доо. Харин хэд хоногоос мартаж орхих юм. Би ч мулгуу толгойтой амтан байхаа гэжээ. Багш мөнөөх шавыг дагуулan бясалгалын өрөөндөө аваачаад олон таван үгээр зэмлсэнгүй. Харин хоёр аяганд дундуурхан ус хийлгэж нэгийг нь гадаах чулуун сандал дээр тавиулаад нөгөөг нь хоёр гараараа барьчихад цалиалгүй хөдөлгөж зогсохыг загчээ. Шав ихэндээ багш өөрийг нь шийтгэж байна гэж бодоод гардах усаа байн цалиалгүй хөдлөхсөөр байв. Ингэснээр нилээн удасны эцэст чулуун сандал дээр тавьсан ус хөлдөж, харин өөрийнх нь гарт цалиалгүй хөдлөж байсан ус огт хөлдөөгүйг хараад багшийн цаад утга санааг ухаан ойлгожээ. Хүний уураг тарих ой тогтоомжч гэсэн энэ ёс лугаа адил байнга бодож давтаж байвал уламж сайжирч байдаг. Хэрвээ та залхууралгүй өөрийн ой ухааныг мөнөөх аягтай ус мэт байнга хөдөлгөж байх юм бол сурч мэдэхгүй зүйл гэж огтоос үгүй билээ.